Сайн соноо залуучуудаа. Шоуны нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдөр бидний ярилцах сэдэв бол хүн бүхний сэтгэлийг хөдөлгөж баяр хөөргийг өгдөг. Нөгөө талаараа хүмүүсийг ямар ч зам руу оруулж болох аимшигтай бөгөөд гайхамшигтай нэгэн зүйл болох хөгжмийн талаар ярилцах гэж байна. Ингээд бүгдээрээ open mic руугаа орцгоё. Харах нүдэн зурх үзэгдээ хайшаал гэж хачаасан хармагтан дурлахгүй байхын аргагүй. Ер нь өөрөө ямар урсгал чиглэлийн хөгжим сонсох дуртай? Тэгэл өөртөө аль таалагдсан аа. Гэтэ K-pop биш. R&B ч юм уу. Ойрдоос нөгөө амьд хөгжимийг сонирхоод байгаас. Ер нь нөгөө амьд хөгжимд их дуртай. Тэгээ тэр дундаа яг нөгөө Магтаалын илүү дуртай. Ерөнхийдөө би бүх төрлийн хөгжмийг өөрөөсөө сонирхож сонсдог. Яг тэрийг шийдэж чадахгүй. Тэрнээс амар олон төрөл сонсдог шүү дээ. Ягаад заавал амьд хөгжим гэж? Яагаад заавал амьд хөгжим? Бүх юм амьд байх тусмаа. Одоо хүн бүхэл юм амьд үг, амьд одоо өгүүлбэр, амьд хөгжим бүх зүйлс хүний сэтгэлд хүрдэг. Тийм болохоор сонгосон. Тайзан дээр ч гэрт ч зүгээр тоглоосож байхад үнэхээр их сайхан болгож чаддаг. Зөөр ингээд юу гэдэг юм фонограмтаа дуулах эсвэл ингээд яг гитартаа ч маам цэмжтэй дуулах хоёр амар ялгаатай байдаг. Яг амьд хөгжмөд дуулах нь илүү яг нэг өнгөшгөө амьд юм шиг амар илүү нэг гой хүрээж байгаа юм шиг илүү гоё. Тэгэхээр ер нь магтан дуу хэр сонсдог вэ? Магтан дуу сонсч үзсэн үү? Сонсч үзсэн. Би хэл сонгож дуртай. Магтан дуу сонсдог. Гэтэ ядахандаа цээжилж амжаагүй л гэдэг. Ерөнхийдөө тийм дуу ганц хоёр сонсч байсан. Гэтэ яг хөө нөгөө хүн болгонд адилхан албан хэмжин. Магтан дуу ер нь бусад энгийн нийгмийн дуунуудаас юугаар ялгаатай юм бэ? Гэхдээ мэдгүй тэгтэл их ондоо байдгийг. Онцлог шинж гэх юм бол илүү уянгалаг сонсон штэ. Ер нь бусад ямар ч дуугаас илүү уянгалаг тэг сонсон хүн ингэ сонсгож ихэнд айгуугаа наалтдаг. Үг нь ч гэсэндээ те айгуугаа энгийн наазахын үгтэй юм шиг хэрнэ. Тэг тэр айгуугаа наалтцтай байдаг ер нь бол. Мөнхийн эзэн болохоор үнэхээр байсан билээ. Тэр зан чанар сэтгэлөөлөл байдлыг гаргаж өгч чадсан билээ. Их гоё гэгээлэг айтай байт юм билээ. Мэдээж хүний сэтгэлд хүрэхээр дуунууд байдаг л та. Ихэвчлэн одоо Магтаал гэдэг утгаараа хүнийг авардаг ч юм уу ямар нэгэн байдлаар битээ сэтгэлээр унаарай гэдгийг л агуулт юм санагддаг шүү дээ. Магтаалын дунд миний бодлоор нөгөө яг бид нар хэн зориулж байгаа бид нар бурхан зориулж байгаа. Тэгэхээр Магтаалын дууг дуулахад одоо миний хувьд юм бол би Магтаалын дууг дуулахад надад илүү гоё ядаг. Илүү амар цай. There's an ocean that overflowing with our hopes, so let's jump in and take a swim. Хөгжим хүнд хэрэгтэй зүйл мөн үү? Витамин штэ. Яг үндэ витамин. Тэг миний хувьд бол витамин. Хэрэгтэй шүү дээ. Тэгээ ядаж нөгөө хэмнэлтгээ сонсгол тэгээ янз янз гоё мэдрэмжтэй гоо зүй мэдрэмж олон зүйлийг ингээ хүнд өгдөг юм санагдчих. Тэгээ бас ингээд хүмүүжүүлдэг. Хөгжим гэдэг чинь бол хүнийг амьдруулж чадна, өгүүлж чадна, нэгтгэж чадна, салгаж чадна. Үнэхээр хүчтэй зүйл. Би одоо хэрэг хөгжим байхгүйсэн бол энэ амьдрал бол зүгээр л өнгөхгүй байх байсан юм бол. Дуу хөгжим бол өөрөө амар хүчтэй. Андрю Фличер гэдэг бүр Шотландд 1600 оны үед амьдарч ирсэн улс төрч зохиолч юм янз янзын зохиол бичдэг, дууны өгчдөг тийм зохиолч хүн байсан юм лээ. Тэр хүн юу гэж хэлсэн гэхээр
Хууль хин зохиох нь надад ерөөсөө хамаагүй. Над зөвхөн дуу зохиох эрхэл хүч гэсэн тиймэрхүү утгатай англиар хэлсэн дээ. Дуу зохиох эрхэл надад байхад болоо. Яг л дуу хөгжим хууль тэр бүх юмнаас хүчтэй гэдгийг тэр хүн мэдчихсэн байгаа байхгүй тий. Бүгд мэдчихэе. Тэгээд угаасаа ойлгомжтой жишээ нь Америкийн хуулийг хин зохиосон ямар хууль гэдэг бид нар мэдэхгүй. Гэхдээ Майкл Джексоны хүн болгон мэддэг. Хүн болгон сонсдог. Жишээ нь хамгийн сүүлийн жишээ Gangnam Style ч юм уу, BCI тий одоо Солонгосын бид нар Солонгосын ерөнхийлөгч юм бидгийг ч мэдэхгүй тэр ямар улс тэр юм. Гэхдээ Gangnam Style-ыг дэлхийд даяар мэднэ. Тэр хүн дуучны хүн болгон мэддэг. Тим хүчтэй, тим агуу зүйл ахгүй дуу хөгжим гэдэг айгүй гоё. Тэгээ хүн болгоны сонирхдаг. Угаасаа та нар мэдчихээс заримдаа ингээл амар гонигтай гоё дуу сонсохоор тий эсвэл Магдалины дуу дуулахаар ч юм уу тий гоё дуулахаар сэтгэл сэргээл нэх гоё болчдөг. Цаанаасаа нөлөөлдөг. Эсвэл гоё үжсэн нэх уйдахтай гонгийн ингээл бүтлгүү дуу мó хайрын дуу мó эсвэл амар гонгийн дуу уйдахтай дуу сонсохоор ингээ гониглчдэг заримаар уйддаг тий. Тэгээ дуу хөгжим зөвөр ингээр ярих юм бол тийм хүчтэй байхгүй тий бүгд мэдж байгаа. Дуу хөгжим дотор дуунаас гадна үг байдаг учраас хүний сэтгэлээс хэлсэн үг ямар хүчтэй вэ та нар надад хэлэлт мөчс би та нар бүгдийн өндөр амар муухай үгээр хэлээ та нар амар гомдно нэстэй чиста тийм юм юу вэ гэдэг тэгээ уурлаад явна штэ тэгээ үг тийм хүчтэй эсвэл би амар гоё ингээд барьж усах үг хэллээ та нар баярлах гоё тэгээ зөвхөн үг хүчтэй тэгээ тэр дуунд тэгээ бодоо дуу хөгжим өөрөө хүчтэй тэгээ тэр дуунд нь тэр үг байгааг бодохгүй те хүнийг барьж усгах үг байдаг бол бас хүнийг алах нураах хүч чадал байдаг. Тэгэхээр дуу хөгжим бас хүнийг барьж усгах чадна бас нурааж алж чадна. Нэрээ шүү. Магтан дуу хэрвээ бид нарыг эсвэл гоё дуу бид нарыг барьж усгадаг бол бидний сүнсийг сэргээдэг бол сая бид нар дуусан те харин яг эсэргээрээ бидний сүнсийг айдас унгаадаг бид нарыг хулчгар болгодог бид нарыг бухимдуулдаг, стресстүүлдэг, бид нарыг уур уцаартай болгодог, бид нарыг нураадаг, алдаг тийм хөгжим бас байна. Тийм хөгжим байна, тийм дуунууд байдаг. Түүнээс Есүстэй залуучууд бид нар ямар хөгжим сонсохоо, ямар хөгжим сонсож байгааг мэддэг байх хэрэгтэй, ямар хөгжим сонсохоо мэддэг байх хэрэгтэй те. Тэгэхээр адгийн морисонс та бүгд мэдэн штэ. Сатан буюу адгийн морисонс бид нар те чөтгөр гэж ярьдаг те. Адгийн морисонс бол бас энийг мэддэг. Тэнийг биш, тий? Тэнийг биш. Адгийн мөсөс мэдчихээ юу хамгийн хүчтэй, юу хамгийн гоё, хүмүүс юунд дуртай, чамааг юунд дуртай гэдгийг амар сайн мэдж байгаа. Хүмүүсийг юугаар дамжуулж би захирч чадах вэ? Энэ бол амьдрал. Түүний өмнө бүгд хүчин мөхөс. Өдөр бүр ялалт, ялагдал оршин. Түүнд бүх өнгө оршин байдаг. Хүмүүний амьдрал цөхрлөөр дүүрнэ. Түүнийг давах хүчийг олж авсан хүмүүсийн бодит түүхийг амьдралын өнгө нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүргэж байна. Та нэвтрүүлгээ Нямгаргийн 10 цаг 30 минутаас, давталтыг Бямбгаргийн 23 цагаас тус хүлээн авч үзнэ үү. Амьдралын өнгө. Би бол мөнхийн хатганы шүүтрхэн байна. Харин би бол мөнхийн хатганы нисдэг хүн байна. Харанхуйч гэрэл дээрээ. Найзуудаа мөрөөдөлтөө нисцгээе. Хүүхдүүдээ мөнхийн хатганы нэвтрүүлэг та нартай шинэ дугааруудаа хүргэж байна. Нэвтрүүлгээ даваагаас баасан гарагийн 17 цаг 30 минутаас харин давталтыг 17 цагаас хүлээн авч үзээрэй. Мөрөөдөлтөө нисцгээе найзуудаа би нисэх дуртай. Тавуулаа ингээд яг үүдэн дээр зогсоод тэгэл тавуулаа зэрэг ярьдаг байхгүй. Манайх нэг ислам гэхэл нэг террорист гэдэг техник гэдэг байдаг. Надад бол шууд дон гэдэг. Өрсөлдөөн гэдэг бол хэн нэгэнтэй харьцуулах, хэн нэгэнтэй өрсөлдөөн биш юм байна. Биш мэнэ. Тэгэхээр тэр эцгүй аамраас бол тий үлгэрлэх тий үлгэрлөөрөө дутж байгаа учраас за би бол тийм бүрэн эмгтэй хүмүүсийн заяо нийгэмд хийж байгаа баялаг тэгвэл удирдлагч гэж нэрлэхгүйгээр нөлөөлөгч гэж яагаад нэрлэж байгаа юм? Том жижиг гүйл тийм ээ улсын өмч хөргөдөө шомтдгол байсан байхгүй. Би өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүй яах ч амьдарч байгааг мэдэхгүй учраас
арх уугаад исэн гэж хэлэхгүй л дээ. За тэгтэл би юу байгаад өөдрөг үзэл чухал шүү. Гэрэлт амьд яриа. Юу хамгийн хүчтэй, юу хамгийн гоё, хүмүүс юунд дуртай, чамайг юунд дуртай гэдгийг амар сайн мэдж байгаа. Хүмүүсийг юугаар дамжуулж би захирч чадах вэ? Тэрөөс хууль хамаагүй надад хөгжмөл өгчих гэж тэр хүн шиг адгийн сүнсийг тэр их мэдж байгаа байхгүй. Тийм учраас морин сүнсийг тэрийг ашигладаг. Яг энийг өөрийнхөө талд ашиглаж чаддаг байхгүй. Ашиглах хүсэлтэй. Адгийн сүнс угаасаа ертөнцийн эзний дайсан, байсан. Тийм учраас хөөгцөн. Яг тэгвэл хүн анханасаа эхэзэндээ хамт байх гэж, эхэзнийг хүндлэх гэж, эхэзнийг те магтан хүндлэх гэж, эхэзэндээ хамт байх гэж бүтээгдсэн, эхэзэндээ харилцаатай байх гэж, гоё байх гэж. Харин адгийн морин сүнсний таалагдав. Яг тэгэхээр адгийн морин өөрийгөө хүндлүүлмээр байна шүү дээ. Христэснээс илүү хүмүүсээр өөрийгөө хүндлүүлмээр байсан, өөрөө тэр нэр алдрыг авмаар байсан те. Тийм учраас тэр үднээсээ адгийн морин сүнс хөөгцсөн. Тэгээд имлэхэд ирсэн. Тийм одоо адгийн морин сүнсний тэр сэтгэлгээний тэр хүсэл нь бас байгаа. Тэрийг одоо гүйцэлдүүлж байгаа өөрийгөө хүндлүүл яаж мэдээж олон зүйл байгаа. Гэхдээ өнөөдөр минийхэн хөгжмөөр дамжуулж бас өөрийгөө адгийн морин сүнс хүндлүүлдэг, өөрөө гэж хүмүүсийн зүрх сэтгэлийг контролдог, авдаг байхгүй. Яг итгэдэг хүмүүс Иесус зүрх сэтгэлээ өгдөг шиг хүмүүс бас адгийн морин сүнс зүрх сэтгэлээ өгсөн мэд, худалдсан мэд өөрийн мэдлгүй. Зарим нь ч мэддэг, зарим нь ч мэддэггүй. Ингээд харахад ингээд төсөөлөхдөггүй юм шиг яг амьдрал дээр байдаг зүрх сэтгэлээ адгийн морин сүнс өгсөн. Амьдралаа ерөөс адгийн морин сүнсэнд зориулсан гэсэн үг. Гэтэ адгийн морин сүнс ингээл амар тань бодох нь амар рок заавал ийм гэж битгий ойлгоорой те. Адгийн морин сүнс гоё юмар хүртэл хүнийг хуурдаг, гоё гангийн юмар хүртэл хуурч чаддаг те. Тэгэхээр гоё өвчмөр дамжуулж хүртэл адгийн морин сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг булаагаад эзэмдэж өөртөө ашиглаж чаддаг. Тэгээд эргээгээд тэрийг авдаг одоо тэглээгээд тэгээ орхичдгөө тэр хүмүүс тийм амар нэр хүнд, алдар хүнд авлаа. Морин сүнс нь үлээ амар авьяастай болоо. Морин сүнс тэлийн алдартай болголоо. Тэгээд тэр хүн сайхан амьдрал өнгөдөг, хар тамхинд ордог, эсвэл дампуурдаг, эсвэл амиа орлдог, найз нөхдөг болдог, амьдрал нь өдргөнөг болдог, хайр ямар ч байхгүй болдог. Яг эргээгээд яг нөгөө адгийн морин сүнс өөрийнхөө ажлыг хийж байгаа байхгүй. Тэгээ адгийн морин сүнсийн бах нь ханж байгаа байхгүй те. Яг тэгвэл би энэ хүнийг ялцсан. Ийм хүчтэй морин сүнс ингэж хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмддэг. Энэ бүгдийг бүгдээрээ юугаар нураах вэ? Юу гэж бодож байна? Яаж нураах вэ? Яг үнтэй бүгдээрээ яг тэр магтаалаар тэр бүгдийг нурааж чадна. Яг тэгвэл магтаал тэр хүч байгаа. Яг адил. Хэрвээ тэр муу хөгжимд хүч байгаа бол магтаал бүрэлэх. Яг тэгвэл ертөнцийн бид нар магчаас бид нар магтаалаар тэр айцыг нурааж чадна, тэр зүрх сэтгэлийг бид нар эзэлж чадна, шархсан зүрхийг эдгэж чадна, энэ хотыг эзэлж чадна, Монголоо энэ дэлхийгээ бид нар магтаалаар дамжуулж эзэлж чадна гэсэн. Тэр уур амьсгалыг бид нар нурааж чадна. Тийм магтаал тийм хүчтэй. Тэгээд Библиэр энэ тухай зөндөө ишлэл байгаа. Би тэр бүгдийг яриул амжихгүй байхтай бүгд Библиэр байдаг. Магтаал тийм хүчтэй. Тийм учраас бид нар сүм дээрээ эхлээд мөрчиж магтдаг те, хизнээ магтаж дуулдаг, эсвэл энэ тэнд дуулахтаа магтдаг, өөрөө эсвэл хэцүү байдлаа тулгараад ирэхээр яахаа мэдэхгүй болохоор бид нэр хэвчээ гитар аваад магтдаг те. Тэр болгон бидний тэр айдас, хүүдс, хүлээс тэр зүйлээс нурааж яадаг байхгүй. Магтаал тийм хүчтэй. Монголд итгэдэг, эсвэл итгэдэг суйртай тийм хамтлаг дуучид олон байвал ямар гоё те. Ийм олон залуучууд байвал ямар гоё те. Бүр тэр чигээрээ тийм байвал ямар гоё. Тийм учраас бид нэр энэ бүгдийн эхлэл болох хэвээр, энэ бүгдийн нөлөөл байх хэвээр, бид нар тэд дунд нь байх хэвээр. Бид нар зөв үлгэр дөрөлтэй, зөв хөгжим сонсоод хөгжмөөрөө их эзнээ магтах хэрэгтэй. Түн холсой номын 1:16 дээр байдаг л та холсоос номын би зөвөр утгачлаад ярьчих. Бүх зүйлийг их эзэн Иесус Христ бүтээсэн. Тэгээ бүх зүйл одоо түүгээр бүтээгдсэн буюу түүний төлөө бүтээгдсэн байдаг те. Бүх зүйл түүний төлөө. Тэгэхээр бүх зүйл гэхээр хөгжим, дуу бүх зүйл орж аад тэгэхээр түүний төлөө бүтээгдсэн учраас бид нар бас хөгжмийг хүртэл түүний төлөө ашиглах боломжтой
ашиглах хэрэгтэй. Хичээс бидний зүрх сэтгэлийг хардаг. Яг өргөлж бид нэр сүм дээрээжсэн өргөл мөнгө өгдөг. Хичээс мөнгөөр дутагдаад байгаад ерөөсөн биш тэ. Хичээс зүрх сэтгэлийг хардаг. Энэ хүн юу гэж байгаа. Энэ талаар Библиэд зөндөө зүйл өгдөг тэ. Яг тэрэн шиг. Тэгэхээр хичээс та нарын зүрх сэтгэлийг харж байгаа. Та нарын магтах сэтгэлийг ч харж байгаа. Тэгэхээр магтна гэдэг нь зөвхөн сүм дээрээ гой магтна гэсэн үг биш үү? Магтна гэхээр зөвхөн дуу хөгжим гэж битээ ойлгоорой бас тэ. Ажил дээрээ, сургууль дээрээ, гэртээ, гудамжинд таны амьдрал, өдөр тутмын амьдрал хэлж байгаа үг, бодол санаа бүх зүйл магтаалахгүй, бүх зүйл таны зүрх сэтгэл, бүх зүйл магтаал, бүх зүйлээрээ бид нэр магтагч байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр зөвхөн сүм өмөө зөвхөн хөгжмөр битээ хязгаарлаарай. За тэгээд зөвхөн бас авьяасаар битээ хязгаарлаарай. Та нарын зүрх сэтгэл амар чухал. Яг одоо би ялангуяа хөгжим зааж байгаа хүүхдүүдтэй илдэх хөгжим сурж байгаа хүүхдүүдтэй зөвхөн авьяаслаг юмыг битээ барьж усгаар та өөрийнхөө зүрх сэтгэлийг үргэлж хинжээр яг шатны одоо ингэж дээш явдаг шат байлгахад хоёр хүлэнжтэй энэ авьяас чадвар байлаа гэж энэ зүрх сэтгэл гэдэг юм хандлага гэх юм уу те амар авьяас чадвартай байж болно. Тэгэхээр шатны нөгөө бариул нь байхгүй бол яг энэ шат унна штэ ямар ч тогтворгүй хичнээн та өндөрт гарч болно. Энэ шат нь сул бол ийшээ та унна гэсэн үг те яг тэрэн шиг те та амар авьяастай дэлхийн нэг нэмэр авьяастай танд зүрх сэтгэл чинь зүв биш бол хандлага байхгүй бол тэр бүхэн ямар ч хэрэггүй унам ертөнцийн чинь бүр хамаагүй те ертөнцийн чинь ямар ч хамаагүй. Тэгэхээр зүрх сэтгэлээ хандлага үргэлж бүгдээрээ барьж усах хэрэгтэй зүв байлгах ертөнцийн өмнө амьдралаараа зүв байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бүхнийг би базаад хэлж байгаа. Тэгэхээр зөвхөн хөгжмөллаг байгаад гоё хоолойтой байгаад гоё дуулахаараа л энэ хүн гоё магтах юм байна гэж битээ ойлгоорой. За та зүрх сэтгэл чинь гоё байж, амьдрал чинь гоё байх юм бол тэгээд хөгжмийг зөвхөн л багаж олгож ашиглана гэсэн үг. Тэгээд энэ бол жинхэнэ магтаал шүү. За амьдрал бол жинхэнэ магтаал, зүрх сэтгэл чинь жинхэнэ магтаал. Тэгэж биелдээд телевиз үзэж байгаа залуучуудаа ч гэсэн би урамшуулахад те яг адилхан хэрвээ та хизнийг магтыг үйлчлэе гэж байгаа бол зөвхөн авьяасаараа, зөвхөн гадаад үзмжээрээ, зөвхөн хоолоогоороо биш те зүрх сэтгэлээрээ, амьдралаараа өдөр тутмын хизэнтэй хамт байгаа тэр зүйлээрээ хизнийг алдаршуулж магтаараа, сонсож байгаа хөгжмөөрөө дуулж байгаа дуугаараа бүх зүйлээрээ хизнийг хүндлэн магтаараа алдаршуулаараа гэж би уриалъя. Such a new world, the lost will be found. The freedom we live is one we cry out. And carry the cross, you died and rose again. My God, I'll only ever give my all. You sent a son from heaven to earth to live us all, to eternally hell. I searched for truth, and all I found is you. My God, take it all.
За. За тэгвэл баяр хүргье. Манай шоуны нэвтрүүлгийн монстер болон амжилттай болцлоо. За. За. Манай шоуны нэвтрүүлгийн монстер болон амжилттай болцлоо. Таны нэр юм лээ? Туя. Туя. Зөвхөн жоох яа. За тэр үе зүтгэв. Үгүй. Тань талархлаа илэрхийлэх боломж олгочихдгоо. За баярлалаа. Танд үнэхээр их баярлж байна. Тэгээд нийгэмд маш олон тийм тусалцаа хэрэгтэй зүйлүүд маш олон байдаг. Заан ганц бүхэн үрчээ ингэж биш зүгээр өөр хүмүүс тусалцаа хэрэгтэй гэдэг тэр хүмүүс тусалсан. Тэгээд ингэж юм туслах юм зүрх сэтгэлээр баярлаа. Тэгээд таныг тэндээс харсан уцаараа иржсэн. Тэгээд уцаа бүтэл таслан байж тээ. Тэгээд тусалсан үнэхээр баярлалаа. Шөөмгээд Кристиан шин залуучдын нэвтрүүлэг байгаа. Энэ манай логотой аяг. Тэгээд энэ болохоор манай байгууллага болохоор Эмо Монгол гэдэг энэ физээр Кристиан нэвтрүүлэг гаргадаг аль байгаа. Тэгээд энэ манай албанаас гаргадаг хүүхдийн цагтаа бий. Тэгээд энийг тавхан гэр бүлэрээ сэвтэй айс төгтөрөө хастаа. Тэгэхээр энэ тусалцаагаа хамтдаа бас гоё баяр хөөр болоод тэмүүлээрэй гэж уриалж байна. Баярлалаа. Бусдад бас улам ихээр сонсож байгаарай. Баярлалаа. Би хөлгөө хүнийг хартлаа. Гуталгүй явж байгаадаа гутарч байлаа. Нийгэмд маш олон хүмүүс тусалцаа хэрэгтэй байдаг. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд юу юмээс илүү хэрэгтэй байдаг. Тэрэгэн цэрдээ явна гэдэг тийм амар зүйл биш юм байна. Би дөнгөж сая мэдэрлээ. Тэгээд би та бүхнийг уриалж байна. Бусдад үнэхээр харамгүйгээр туслаасай гэж уриалж байна. За манай шоуны нэвтрүүлэг маань их өндөрлж байна. Өнөөдөр залуучууд та бүхэн манай нэвтрүүлгээс хөгжмийн талаар маш олон хэрэгтэй зүйлүүдийг мэдэж авсан гэдэгт итгэлтэй байна. Мөн та манай нус дуран булангаас маш олон хүнд туслах нь ямар хэрэгцээтэй, ямар сайхан байдаг гэдгийг мэдэрсэн байхаа гэж бодож байна. Үзэгч залуучууд та бүхэн харуулan цэг.com-оос манай нэвтрүүлгийг бүрээхээр нь хүлээн авч үзэх боломжтой шүү. Ингээд дараа уулзлаа. Түр баяртай залуусаа. Along the straight and narrow, when peace is found in sacrifice by patriots and heroes.
сонголт бас агшин. Бид нэг л сонголтоор бүгдийг алдаж болно. Эсвэл бүгдийг авч чадна. Есүс Христ бол зам, үнэн, амь юм. Here at your feet, I lay my past down, my wanderings, all my mistakes down, and I am free. Here at your feet, Замаар бид өдөр болгон ямар нэгэн зорилготойгоор явдаг. Зам биднийг хаа нэгэн газар аваачдаг. Зам бидний амьдралын салшгүй нэг хэсэг яах аргагүй мөн юм. Хэрвээ та энэ орчлын ертөнцийг бүтээсэн бүтээгч хэзэн рүү очихыг хүсвэл цорын ганц зам бол Есүс Христ гэдгийг санах хэрэгтэй. Jesus, Jesus, at your feet, oh to dwell and never leave. Jesus, Jesus, at your feet, there is nowhere else for me. Эзэн Есүс та бүхэнд